За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Дэлгэцийн бичлэг хэрхэн бичих вэ гэдгийг олъё. За Google руугаа ороод ice cream гэж чинь бидний идэх дуртай зайрмаг. Гэхдээ энэ зайрмагаар бичнэ гэж байхгүй. Доошоо явуулаад ирэхээр ice cream apps гэж байгаа. Энэ дээр орно. За энэ бол төрөл бүрийн одоо бидний PDF edit, видео edit зэрэг янз бүрийн програмуудыг хийж байгаа. Тэгэхээр зэрэг та нарын screen record гэдэг програмыг дарж байгаад free download гэдгийг дарахаар компьютер дээр чи энэ програмын инсталлмент татагдах нь байна. За тэгэхээр энэ инсталл дээрээ товшоод төлхөөний ээжид суулгана. За багшийн суудсан учраас одоо энийг сонгохгүй гэсэн. За дараагаар нь чи яаж дэлгэцээ бичих вэ гэхээр за Google Chat дээр дэлгэцээ бичнэ гэж байгаа шүү дээ. За энэ дээрээс start гэснээсээ ice cream гэж бичээд өгнө. Ice cream гэдэг ингээд бичээд өгнө. Дээр нь дарлаа. За одоо багшаа ингээд бичлэг хийж байгаа учраас харагдаж байна. Та нар ингээд дэлгэцийнхаа хэмжээг сонгоод start гэж эхлүүлэхээр л энэ чинь ороод ирнэ гэсэн. Үүний дараагаар компьютерийн чинь videos гэдэг хавцсан дотор videos гэдэг видео хаана видео гэдэг видео гэдэг ice cream recorder гэдэг дотор ингээд хадгалагдсан байгаа шүү хүүхдүүдээ. Энийг л групп руу илгээж гэсэн. Амжилт хүсье.